Та бүхний амрыг ирээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 18 дугаар бүлэг сайн хүслийн үйл 3 дугаар хэсэг. За өмнөх 2 дугаар хэсэгт бид нэг Хинду шашны Индра бурхан цөлжилтийн одоо юу гэдгийг хорхооч гэдэг юм уу могооч гэдэг юм уу тийм юмыг дарсан тухай үлгэр домгийн талаар сонссон байгаа. Тэгээд цөлд ерөнхийдөө ямар хорхоо амьдрах үед тийм үү. Тэгэхээр Хинду шашны юм байгаад байгаа юм шиг байна. Манай нэг олгоо хорхоо гэдэг нь. За. Тэгэхээр энэ Буддагийн хэлсэн ярьсан номлолын эргэн тойрол эргцүүлэл хийгээд байгаа юм. За би энэ 22 одоо юу гэдгийг тунхагийг та бүхэнд уншиж одоо өгье. Жохон сонирхолтой хүмүүс нь л одоо цаашаа юу болоод байгааг сонирхох хүсэлтэй байгаа хүмүүс нь л одоо юу н үзэн шүү дээ. За 1 би Брахма, Вишну, Махешварад итгэхгүй бөгөөд тэднийг шүтгэхгүй. 2 би Бурханы хувилгаан гэж үздэг Рама, Кришна хоёрт итгэхгүй бөгөөд тэднийг шүтгэхгүй. 3 би Ума Ганешийн ээж Зан Ганапати буюу нөгөө Ганеш Зан дүртэй тий болон Хинду Шаасин манайхаар шашин сургалтын бусад бурхтад итгэхгүй бөгөөд тэднийг шүтгэхгүй. 4 би Бурханы хувилгаан хойд дүр гэдэгт итгэдэггүй. Одоо богд байна. Богдын хойд дүр гэдэг нэг юм тодруулаад байгаа. Тийм юм байхгүй. Буддын шашин тийм гачи юм байхгүй ч гэдэг юм тийм. За 5 Будда бол Вишнугийн хувилгаан дүр байсан гэдэгт би итгэдэггүй, итгэгч үгүй. Энд бол галзуурал, худал сурталчилгаа гэж би итгэж байна. 6 би үхэгсдэд зориулсан мөргөл Шрада хийхгүй, би юу ч өгөхгүй гинэ. Энэ үхэгсдийн өдөр гэж байдаг. Тэгээд тэр үхэгсдийн өдрөөр одоо манай өмнөд хөрш юу хийд юм бэ гэхээр гал ацаагаад нөгөө нэг хуурамч мөнгө шатаадаг тийм үү. Энтхэгүүд болохоор боов хийж өргөдөг байгаа юм. Тэгээ би Буддын шашинтай хүн учраас тийм хийхгүй гэж. За 7 би Буддагийн зарчмууд болон сургаалыг зөрчих үйлдэл хийхгүй. 8 би Хинду шашны брахманчуудад ёслол хийхийг зөвшөөрөхгүй. За нэг Оросын үнэн алдартны лам хурж ирээл одоо юу гэдгийг нэг усан ийм ёслол хийх гингууд нь та Буддын шашинтай хүн бол зөвшөөрөхгүй байх ёстой юм байна штэ. За ширүүн авчин тийм үү. 9 би хүний эрх тэгш байдалд итгэх болно. 10 би тэгш байдлыг тогтоохыг хичээх болно. Тэгш байдлын төлөө тэмцэх болно гэвэл арай л чанга бах байсан баг. Гэхдээ ингэж зөөлөн хэлж явах шиг байна. 11 би Буддагийн хутагтын 8 зам мөрийг дагах болно. 12 би Буддагийн зарлиг болгосон 10 ариун замдлыг дагах болно. 13 би бүх амьтдыг инэрэн нэгүүлсэж инэрэнгүй хайрлаж тэднийг хамгаалах болно. 14 би хулгай хийхгүй. 15 би завхаарахгүй. Ямар хэцүү юм дээ. За 16 би худлаа ярихгүй. Бас хэцүү юм дээ. 17 би арх хар тамхи гэх мэт мансууруулах эд хэрэглэхгүй. 18 би 8 зам мөрийг дагаж өдөр тутмын амьдралдаа инэрэн нэгүүлсэхгүй хайр инэрлийг хэрэгжүүлэхийг хичээх болно. 19 би хүн төрлөختөнд хор хөнөөлтэй хүн төрлөختний хөгжилд дэвшилд саад учруулдаг Хинду шашнаас татгалзаж Буддын шашныг өөрийн шашин болгон авч байна. 20 Буддагийн номлол бол царын ганц үнэн шашин гэдэгт би бат итгэдэг. 21 дахин төрөлт гэж байгаа гэдэгт би итгэдэг. 22 би цаашид Будда болон түүний номлолын зарчмууд сургаалын дагуу амьдралаа авч явах болно гэдэгтээ чин сэтгэлээсээ тунхаглаж баталж байна. За юу ийм 22 тунхаг вэ гэхээр дээрх үгс бол энтгэгийн хууль зүйн сайд асан
Бихим Рао Рамжи Амбедкар гэж юм. Хаалтан дотор 1891-ээс 1956 он тий гуайн 22 тунхаг юм а. Тэгэхээр чин энтгэгд одоо шинэ үеийн буддистууд гэж байна. За энд Будда, Бурхтын хаан Сака Деви, бүтээгч бурхан Брахман, махны бурхан Маретай уулзаж ярилцсан ийм тийм номлол айлтсан гэсэн элдв номлол зохиолууд нь цөм худал ухуулга шиг байдаг. Одоо нэг ийм ногоон дүртэй бурхан орж ирээл 32 дагалдагч буюу Монголтойгоо орж ирээл одоо юу гэдгийг Буддатай ингээд нэг ийм агууд орно агуу нэгээд томроол тэгэл Буддатай ярилцсан. Тэгээ Буддатай ярилцсны дараа одоо юу гэдгийг бэлгийн нүд нь нэгдэл 3 нүдтэй болол гарцгаачихсан гэсэн тийм үлгэр зохиол нь итгэхэд бэрх байгаа үсттэй тийм үү. За өөрөөр хэлбэл шашны ширүүн өрсөлдөөнтэй газараа санскрит үг байна. Залика гэдэг. Залхаага болоод маяглаад байлгүй сонголтоо хий. Будда юу эсвэл бусад бурхтуу гэсэн гэж шаарддаг байна. Тэнд болохоор одоо юу гэдгийг хүний одоо юу гэдгийг сэтгэл хөөрл үнэхээр хүчтэй өрнөж байна. Тэгэл одоо юу гэдгийг буддын шашинч нь болохоор ганцхан бурханд л одоо мөргөхөн зүйтэй ганцхан багшд л мөргөхөн зүйтэй гэсэн маягаар байдаг юм шиг байгаад байна. За зураг тавьсан байна. Лаос болон Вьетнам лам нар. За нөгөө нэг Тоор бурхан, Германы Тоор бурхан эхнэрийнх нь нөгөө нэг хадууртай тэр одоо юу гэдэг нь Германаас гаралтай коммунизм, социализм гэдгийг чинь л одоо дэмждэг болцсон байх шүү дээ. За тэд нийгэм журмыг буюу коммунизмыг дэмждэг буюу цааш оршин тогтнох аргаал хайсаар байна. За өнөөдөр нэлээд уншаад өгч тийм үү. За 4 гэж байна. Дээрх Буддагийн яриагаар бол ямар яриа юм бэхэр нөгөө аянганы эзэнтэй ярьж байгаа яриагаар бол зүүд төсөөлөл онгоц санаагаа бодтой гэж үзэх сэтгэл засал буюу ном уншуулга шившлэг таринтай боов идэх гэх мэт бодол хүсэл нь буруу буюу хэрүүл тэмцэл болдог гэсэн шиг байна. Тэгэхээр ямар нэг юм ингээд онол боловсруулаад байх юм бол хэрүүл тэмцэл болно шүү гэсэн маягаар Будда хэлсэн байдаг. Тэр нь нэг талаар үнэн шүү дээ. Одоо юу гэдэг коммунизм, социализм гээл онол дэвшүүлээл тэгэл хэрүүл хийгээл дайтсан шүү дээ, тий. За сэтгэн бодох явдал хүслийг бүтээдэг гэсэн байна. Буддагийн энэ яриа тунхагууд нь цаашдаа хүндэрдэг. Муу зал болж хуурдаг. За жишээ авч үзье. За нэг зураг тавьсан байна. Нэгдүгээр зураг дээр Афганд 40 гарсан эр 11-тэй охинтой. Хоёрдугаар зурагт энтгэгт 35 настай эр 6 настай охинтой гэр бүл болж байна. Ирэн болж байна гэсэн үг. Энд бол хорвоогийн бодит байдал энэ үйлдэлээ эртнээс тогтсон ёс гээд хорон муу үйл гэж үздэггүй. Яагаад тэрх толгой тэгж ажилдгийг тий Бурхан үр удам заяасаар л ирсэн, улс үндэст нь сүрчгээгүй оршин тогтносоод ирсэн юм а. Ар гэрээс нь илүү хоол ундтай сууна гинэ. Энэ ядуу учраас баян хүнд өгч байгаа. Тэгм учраас баян хүн илүү арчланч гэдэг юм. Тийм логикоор явж байгаа. За. Энэ үйл бол Хинду болон муу залим хүмүүсийн муу зал юм а. Санаа нь амьдрал мэдэхгүй, секс мэдэхгүй, охин сайн ихнэр болдог. Үгнээс зөрөхгүй. Захирч зарцалж байхад амар гэж үзнэ. Одоо энэ секс гэдэг амар юм. Энэ өвгөн одоо юу гэдгийг энэ охинтой унт чивтэн гэхээр нөгөө охин их л дургүй байна. Тэгээд тэр эртнээсээ дургүй юм чинь одоо юу гэдгийг сексийг сонирхгүй, хөөхгүй тийм ихнэр авгаа болох нь байна шүү дээ. За тэгтэл чи энд онол дэвшүүлж байгаа. Энд үе муултрах манай ёсонд үе муултрах гэж ярьдаг. Дээш доош 12 насны зөрөө. Үе мултарсан хүнтэй суух ёс бус, ичгүүртэй, бузартай. За ингээл нэг уулзалт муулцантан дээр одоо юу гэдгийг нэг өвгөн одоо юу гэдгийг өөрөөсөө 12 нас дүү хүүхэн ингээл дагуулаад явж байгаа. Нийгэм юу гэж харах вэ? Тэ? Энэ ямар
одоо юу гэдгийг ичдгүн огшвэч гэдэг юм. Тэгж харна штэ. За, насны ялгаанаас шалтгаалсан баяр баясгалан өөр байдаг шүү дээ гэж. Насны ялгаа гэж байгаа. Тэгээд таашаалууд нь өөр байдаг тийм үү? Хайр дурлал байх ёстой. Хайртай гэж ханилсан бол үр хүүхдүүддээ илүү хайрлана гэж. За, Оросын коммунизм социализмтай хамт ирсэн у ребёнка должно быть детство буюу хүүхэд нас гэж байх ёстой гэх мэт санаа дэвшүүлж байгаа хүн бол тэр охтуудын оронд өөрийгөө тавьж төсөө өөлж бодит байдлын эсрэг хийсвэрлэж гуй болж онол боловсруулж хэтрүүлж сэтгэлийнхаа гүнд байгаа худал хуурмыг ил гаргаж байгаа юм байх. Сүүлдээ бүр буддын шашинд байдаг дими чалчих нүглийгч үйлдэж байгаа юм байхаа. Тэгэхээр ямар шашин үг хэлэх эрх чөлөөнд халдаж одоо юу гэдгийг чалчих бол нүгэл юм аа гэж ярьдаг байна вэ? Буддын шашин. За, энэ лалрын явдал нь буддын шашин зан үйлтэй ямар хамаатай юм бэ гэвэл Будда энэ хорвоо дээр хагархай бадар аяг шиг миний сургаалыг авахгүй хүмүүс байхаас гадна цэвэр бадар аяг шиг миний сургаалыг хүлээж аваад цэвэр ариунаар нь хадгалах хүмүүс. 3 дугаарт бохир бадар аяг шиг хүлээж авсан боловч бохир болгох хүмүүсч байх болно. За, тэгэхээр тэр зүсэгтэн олноо 3 хувааж тийм үү? Тэгэхээр нэг хэсэг цэвэр ариун хүмүүс байгаад байгаа. Нэг хэсэг одоо мушгидаг бохир хүмүүс байгаа. Тэгээд нэг хэсэг ерөөсөө тоохгүй хүмүүс байгаа ч гэдэг юм тийм гэж сургасан гэдэг. За, нэг зураг тавьсан байна. Одоо Будда гээл нэг сайхан хүн байна. Тэгэл тэр балчир хөвгүүд Буддагийн төлөө явцгааж байна. Тийм үү? Одоо гуйлагчны амьдралаар. За, тиймээс олон шав нар нь элдв мэдлэггүй, элдв бодлоггүй, мэдлэг байхгүй учраас бодол байхгүй, хүсэлгүй гэж байна. Учир мэдэхгүй. Учир мэдэхгүй гэдэг нь ирээдүйн тухай гадарлахгүй гэсэн. Хүнийг цэвэрхэн толгойтой гээд тийм хүмүүс бол балчир хөвгүүд юм гэсэн дүгнэлтэнд хүрж нас зааж аль болох балчир хүүхдүүдийг сүмдээ шав болгон авдаг заншилтай болсон байна. Буддагийн сургаалаас болоод л энэ заншилна гэсэн юм л одоо яваад байгаа хгүй юу? Одоо хаанаас тэр цэвэрхэн толгойтой хүнийг олж авах юм бэ, тийм үү? Шинхэн те хүнийг олж авах юм. Мэдээж одоо юу ч мэдэхгүй балчир хүүхдүүд л байж таараа штэ. За, энэхүү сүм хийдийн заншил нь дээрх насанд хүрээгүй хүн буюу хүүхэд сонгож суудаг муу зайлтай агаар нэг юм аа. За, зохиолч миний бие энд асуудал үүсгэж та бүхэнд бодрол хүргэж байгаа шалтгаан бол миний өвөөгийн нуруунд олон шарх сорив байсан. Ингээ нэг ороолгоцсон шарх соривтэй. Буддын сүмд шавлан суусан миний өвөөд хүүхэд нас гэж зохих ёсоор байсангүйг миний бие мэддэгт юм аа. За, өнөөдрийн хувьд нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.